Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани хийм цэгийн танилцуулга. Хийм цэг нь 1965 оны 10 сард байгуулагдсан ба зуух тэжээх хэмийн цэвэрлсэн усыг 90 тонн цаг. Дархан хотын дулааны сугам шүлжээний нэмэлт усыг 300 тонн цагаар боловсруулах хүчин чадалтайгаар суурилагдсан. Дархан аймагт дулааны эрчим хүчний хэрэгцээ өсөж байгаатай холбогдуулан 1987 онд хийм цэхэд өргөтгөл хийж тогоод итгэх хиймийн цэвэр усны байгууламжийг 125 тонн цаг. Дулааны сугам шүлжээний нэмэлт усны байгууламжийн хүчин чадлыг 450 тонн цаг хүртэл нэмэгдүүлсэн. 2020 оны 4 сард станцын усан хангамж болох гүний удаг нь хийм цэхэд ECV 1065-150 маркийн 6 нот цостой үндсэн болон бэлтгэл шугамтайгаар шилжиж ирсэн. Дулааны цахилгаан станцын уур усны гадаад ба дотоод талдагдлыг нөхөхийн тулд түүхий усыг боловсруулан нэмэлт ус болгодог технологиг ус бэлтгэл нэм. Ус бэлтгэлийн гол зорилго нь станцын металл тоноглолын хаг тогтоол ба цэвэрлэлтээс хамгаалах явдал юм. 2020 оны 7 дугаар сарын 1-ээс хийм цэхэн технологийн шинжилэлт хийж сульфого шүүх материалыг анониот шүүх материалаар солисноор хөхрийн хүчлийг ашиглалтнаас бүрэн алсан. Хийм цэхэн батлагдсан оронтой 33 байхаас инженер техникийн ажилтнанд 4, ашиглалтын хэсэг 13, засварын хэсэг 6, лабораторийн хэсэг 10 ажилтны бүрэлдэхүүн үйл ажиллагаагаа явуулжээ. Цэгийн үндсэн үүрэг нь станцын уур усны дотоод циклийн Дархан хотын дулааны шугам шүлжээний нэмэлт усны алдагдлыг нөхөх хиймийн цэвэр усыг техник ашиглалтын дүрмийн нормд боловсруулж хийм хяналтыг тавих, дулааны хүчний тоноглолын болон хиймийн найдвартай ажиллагааг хангахад оршино. Засварын хэсэг нь цэхийн тоноглолын найдвартай ажиллагааг хангаж засвар, үслэг үйлчлэгийг график хугацаанд нь чанартайг үүсгэж, засварын зардалыг бууруулах талаар ажил зохион байгуулах, гэмтэл хоорондын ухсаг урсгаж, найдвартай ажиллагаа болон бэлэн байдлыг хангаж ажиллах. Технологийн найдвартай хэмнэлттэй ажиллагааг хангах ашиглалтын үед турбины конденсатаас сууж тогсон хаг хурцыг цэвэрлэх зорилгоор хүчлийн угаалтыг тодорхой татамжтай хийдэг. Жил бүр өвлийн бэлтгэл ажлын чухал хэсэг болсон ээлжид бүрэн зогсолтын үед баактын дотор гадаргууг механик цэвэрлэгээ хийж хийм хамгаалтын технологийн дагуу хангалттай хийдэг байна. Гүний худаг лайдах. Гүний удгийн насоосыг суглах, угсрах, солих ажлыг тодорхой татамжтай хийдэг. Лабораторийн хэсэг нь үүсгэр ус болон дулааны сугам шүлжээний усны хийм бактериологийн шинжилгээг стандартын дагуу хийж, Дархан хотын хэрэгжлийг чанартай эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангах. Технологийн уур ус, конденсат, хаг хусам, тоос, түш, дутуу шаталтын бүтээгдэхүүн, химийн бодис, уусмалт, хяналт тавьж тоног төхөөрөмжийн ажиллагаа явцад
гарах гормын зөрчлийг цаг тухайд нь илрүүлэх. Хиймцээхийн сорилтын нэгдсэн лаборатори нь MNS ISO IEC 17-25-18 сорилт болон шалгалт тохируулгын лабораторид тавигдах шаардлага стандартын дагуу 2007, 2009, 2013, 2017, 2020 онуудад давтан ихтгэмлэгдэж 5 дахь удаага ихтгэмжлээ сонгож 4 чиглэлээр химийн хяналт тавьж ажиллаж байна. Баярын мэнд хүргье. Хоёулаа хайртай шүү. Бүгдийн эрхийг хамгаалах өөрийн баярын мэндийг хүргье. Сайхан баярлалаа. Нийт эцэг үүрэгтэй олон улсын хүүхдийн эрхийн өдрийн мэндийг хүргье.